Би бүх шашинг мэдэхгүй, бүх урсгалыг мэдэхгүй. Гэхдээ ерөөсөө миний хувьд ганцхан хэмжүүрэл байдаг. Хэрв энэ шашин, энэ бурхан миний ажлыг бүтээж өгнө л гэж л амлаад л байгаа болвол энэ бол бурханаас биш, энэ бол хүнээс. Өөрөөр хэлбэл хүн нь нэгдүгээрт бурхан нь хүндээ үйлчлдэг л болоод ирэх юм бол энэ бол худлаа зүйл. Тийм ээ? Энэ дээр ерөөсөө цаашаа явах нь ч хэрэггүй. Тийм ээ? За би бол одоо ингээ бурхан руу ингээд ойртоод ингээд нэг бурханы арын хаалганы хүүхэд болж байгаад бурхан жоохон таалагдж байгаад ажлаа бүтээлэгч санаатай их олон жил явлаа. Тэгээ Библи уншин, Библи уншихлаар чинь доктор надад таалагдах ишлэл зөндөө. Тэг ингээл чи эзэн бурханд итгэвэл орсон жирөөгдөн, гарсан жирөөгдөн, тийм ээ? Ерөөсөө чи бурханы харьяат байх юм бол чи бусдаас зээлэхгүй, чи бусдад зээлүүл нэдрэхлэрч надад амар таалагдж байгаа байхгүй. Тэг өстой гоё, тий? Тэгээ явж итл ингээд бас таалагдахгүй ишлэлүүд бас байна. Тэ одоо ингээд таалагдахгүй ч биш, яг ер нь нэг их ингээд амар одоо ингээд ямар гоё юм бэ гэдэг ишлэл биш. Би одоо нэг нь унших тийм ээ. 1-р Тесалоник 5-ын 16-аас 18-д хэлж байна. Үргэлж баяр баясгалантай бай. Залбирхаа хизээч бүү зогсоогоорой. Бүх нөхцөл байдал дотор талархалтай байгаарай. Учир нь энэ нь Христ Есүст харьяалагдах та нарын төлөөх Бурхны хүсэл юм а гэж. Тэгээ би анх энийг ингээ уншихлаар за үргэлж баяр баясгалантай одоохондоо бол нэг баяр баясгалантай байгаадах юм алгаа. Тийм ээ, нэг талархаад байх ч юм алга. За яваад нэг ажил сайхан бүтээд энэ бизнес бүтээд ирвэл сая би бурхан талархна. Тэр үед л нэг баяртай амьдрна. Тэгээ ингээд та нар ингээд өнгөрсөн амьдралаа харвал өнөөдрийн энэ өдөр нэг миний маргаашийн амьдралын оршил юм шиг. Тийм ээ? Одоохондоо яг ингээд одоо ингэж явж байгаа тэгж жагаад намраас, хавраас, өвлөөс нэг гоё болоод тэгээл нэг сайхан амар сайхандаа жаргандаа гэж л амьдрсэн шүү дээ бид нар. Тийм ээ? Тэгээ энэ нэг уншихлаар ингээд үргэлж баяр баясгалантай бай. Бүх нөхцөл байдал дотор талархалтай байгаарай гэхлээр надад ерөөсөө нэг наалтаж өгөхгүй энэ жоохон хийсвэр зөвлөгөө байна. Тэгээ бурхны үгийг уншихлаар айгүй хийсвэр. Яагаад гэвэл өнөөдрийн миний нөхцөл байдалд би одоо бурханд талархаад ах зүйл нэг алгаа гэж бодож амьдарч ирсэн. Дандаа нэг тийм мэдрэмж төрдөг. Таларханаа арай болоогүй. Энийг л биелүүлчих хөл. Ингээд нэг жоохон мөнгө хийчихвэл тэгэл амар таларханаа л гэж амьдраад байдаг. Хүрдэхгүй нөгөөдөгтөө. Тэгээд талархах тэр дандаа баяр баясгалантай байх өдрүүд нь арай болоогүй байна л гэд амьдраад байгаа шүү дээ. Тэгээд энэ ишлүүдийг уншихлаар за энэ бол яг нь ер нь ингээ бурхан хэмжид гэж хэлэх л байх л та. Гэхдээ яг өнөөдрийн миний нөхцөл жоохон хийсвэр байна. Тийм ээ? За ингээд амьдраад байлаа. За тэгээд одоо бол ер нь айгүй хөгшин болж байна. Нэг хайхтар одоо ингээд яваад нэг ухаантайч болсонгүй тий. Нэг тийм үг байдаг шүү дээ. Ингээд чи хөгшрөөд ухаан сунууд баг худлаа гэж байгаа байхгүй. Юу гэж чи залуу тэнэг эсвэл хөгшин тэнэгэлт болно гэсэн тий. Тэгээд тэр шиг одоо ер нь явсаар байгаа. Тэгээд одоо бол ер нь нэг амьдралын тодорхой үед хүрээд юу ойлгож ирсэн бэ гэхлээр одоо надад нэг жоохон амьдрал нэг ийм төсөөлөлтөд болж ирэхгүй юу. За ингээ намайг төрөхлөөр ингээ бурхан надад нэг ингээ яг миний амьдрах тоотой өдрүүдийг надад ингээ өгчдөг. Тэгэл би одоо ингээл амьдрах хэмжээгээрээ тийм ээ ингээл миний өдрүүд багасаал яваад байдаг. Тэ? Тэгээ одоо бол ер нь надад бол айгүй одоо ингээ би 60 хүрэх гэж 60 таг хүмүүсийн дэлхийн хүн төрөлхтний бараг 13% байна гэл би айгүй цөөхөн өөрөө яваад орчод байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол надад айгүй жоохон үрэл үлдээд байгаа юм шиг байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэгээд юу ингэж амьдраад юу надад ойлгогдсон бэ гэхлээр за би баян байсан ч энэ хугацаа яг өнгөрдгөрөө л өнгөрдөг. Би ядуу байсан ч яг л өнгөрдгөрөө л өнгөрдөг. Би амжилттай байсан ч яг нүгээрээ л өнгөрдөг. Би амар бүтлэхгүй зовж шаналаад байсан ч яг өнгөрдгөрөө л өнгөрдөг. Тийм ээ? Өөрөөр хэлбэл миний амьдралд болж байгаа амжилт миний амьдралд юу ч өөрчлөлтөхгүй. Яг л одоо надад ямар хугацааны амьдрал байна тэр л байгаа надад. Би учиргүй зовоод байгаа юм шиг байсан чиг яг үнэндээ миний амьдралд юу ч өөрчлөгддөггүй. Надад байгаа хугацаа л энэ. Энийг л хэрэгэлдэг. Тийм ээ? Тэгээд ийм зүйл ойлгоод ирэхлээр за тэр баян тарган затгалан байх чинь нэг амар чухал биш юм байна. Мөнгө төгрөггүй ядуу болсон ч гэсэн тэр чинь бас тийм амар хэцүү зүйлч биш юм байна.
Ерөөсөө тийм сүртэй юм байдаггүй юм байна амьдралд чинь. Тийм ээ? Тэгээд би одоо ингээд өнөөдөр би одоо ингээд чадан ядан өөртөө хичээж байгаа зүйл бол юу вэ гэхэлэр би энэ надаа үлдсэн нэг өдөр болгоныг би яг нэг амтлаад тийм ээ? Энэ өдөр чинь ингээд бэлэг айгүй гоё амттай. Яг үүгээр нэг амтлаад яг энэ амьдралыг нэг ингээд нэг бүрэн дүүрэн л амьдрмаар байна. Тийм ээ? Өмнө нь бол би дандаа одоо ингээд за намайг ерөөсөө ингээд нэг баян тарган цатгалан болчвол миний амьдрал эхэлнэ. Тэгвэл нэг сайхан болно гэж амьдарч ирсэн бол өнөөдөр гүй юм байна. Ерөөсөө те одоо нэг кинонд тэгж хэлдэг байхгүй одоо нэг мафиан толгойлогч нөгөө хүн дээлж. Чи мөнгөтэй байсан мөнгөгүй боллоо чи юу ч алддаггүй гэж байгаа байхгүй. Тэ? Юу ч чиний амьдралд өөрчлөгдөөгүй. Тийм ээ? Надад хэдэн өдөр байсан тэр нь байж л байгаа. Би ядуугуулгачин байсан ч надад хэдэн өдөр үлдсэн тэрүүгээрээ л байж байгаа. Миний амьдрал юу ч өөрчлөгдөөгүй. Тийм ээ? Тэгэхээр та бидний амьдралд одоо ингээд хүний хувьд амьдралыг ойлгоход ийм л зүйл харагдаж байгаа байхгүй. Надад байгаа хамгийн үнэтэй юм бол миний үлдсэн амьдралын энэ өдөр бүрл юм байна. Миний ерд надад байгаа бүх зүйл ерөөсөө л энэ. Надад одоо өөрөөсөө асууж байгаа асуулт би энэ өдрүүдийг яаж өнгөрөх юм бэ? Тийм ээ? Энэ өдөр бүрийг би яаж өнгөрөх? Би яг залуугийн шиг ингээд л гоншихноо тэ уурлаад гомдоод тэрнтэйж барьцаал энэтэйж өрсөлдөөл ядуу болчлоо гэж гутраал мөнгөтэй болчлоо гэж хөөрөөл тийм ээ? Эсвэл би тийм ээ энэ өдөр болгоныг яг амтлаад энэ бол надад Бурхны өгсөн бэлэг байна. Би энэ өдөр дотор ямар нөхцөлд байгаагаас хамаарахгүйгээр тийм ээ би үгээгүй ядуугуулгачин байж болно. Би шоронд суугаа шорондын цонхоор харж байж болно. Би эмнэлгийн орон дээр хэвтэж байж болно. Эсвэл би одоо хамгийн үнэтэй зочд буудалд буучсан хамгийн үнэтэй дарс амсаад сууж байж болно. Тэр нөхцөл байдлаас үл хамааран би яаж энэ өдөр болгонд би аз жаргалт инээмсэглэж амьдрах вэ? Тийм ээ? Өөрөөр хэлбэл надад байгаа бүх зүйл ерөөсөө л энэ амьдралыг би инээмсэглэж өнгөрөөх юм уу, урвалцаж өнгөрөөх юм уу? Эсвэл мэдхгүй унтаад өнгөрөөх юм уу? Ийм л асуулт. Тэгээд би одоо ингээд өөрөөсөө амьдралдаа нэг зүйл хэрэгжүүлэх гэж хичээж шít. За би ямар нөхцөл байдал би мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу, ядуу байна уу, тэ? Тарган цатгалан байна уу, эсвэл тэ өвчтөй байна уу, хамаагүй. Энэ өдөр бол Бурхны надад өгсөн өдөр. Энэ өдрийг би инээмсэглэж өнгөрөөнө. Тийм ээ? Энэ өдрийг би амтлаж өнгөрөөнө. Тийм ээ? Энэ бол миний 59 дэх намар. Тийм ээ? Надад дахиад хэдэн намар үлдсэнийг би мэдэхгүй. Гэхдээ энэ намар сайхан намар байна. Тийм ээ? Сайхан хүйтэн өдөр байна. Сайхан нартай өдөр байна. Сайхан салхитай өдөр байна. Бүгдээрээ сайхан. Тийм ээ? Бурхан бидэнд ийм л амьдралыг өгсөн. Тэ би одоо ингээд асууж ин өөрөөсөө яаж би ингэж амьдрах вэ? Тийм ээ? Ингээд амьдрах гэхлээр надад нэг том асуудал гарч ирж байгаа. Би өөрийгөө харахлаар би амьдралд болж байгаа нэг ч зүйлийг хардаггүй. Дандаа болохгүй байгаа зүйлсээ нь хардаг. Миний толгойд эерэг биш дандаа сөрөг бодол дүүрдэг. Тэгээ энэ нь юутай холбоотой гэхлээр ерөөсөө хүний мөн төрөх тийм юм. Та бидний өдөрт бидний бодлын 80% нь сөрөг бодол байдаг. Тийм учраас ерөөсөө би ч юм уу та ч юм уу тэнхтэй энэ амьдралыг амталж амьдрч чадахгүй байгаа юм биш. Бидний нүгэлт мөн төрхөөс болоод бид нар ийм. Бид нар амьдралдаа болж байгаа өчнөө сайхан зүйл байхад ерөөсөө харж чаддаг. Болохгүй байгаа зүйлстэй л ингээл шаналал чичрээл санаа зовоол амьдраад байдаг. Тийм ээ? Ерөөсөө бидний амьдрал ийм л байна. Тийм ээ? Ягаад гэвэл хүний оюун санаа болвол нэг бол туйлын одоо туйлширсан мэдээнүүд эсвэл сөрөг зүйлд реакт хийдэг. Зүгээр дундаж зүйлд реакт хийдэггүй. Тийм болохоор бид нар ерөөсөө амьдралд болохгүй байгаа сөрөг зүйлсээ л хараад амьдраад сурц. Тийм учраас ингээл өчнөө сар жилийг өчнөө үнэтэй өдрүүдийг шаал дэмий зүйлс гутарсан, санаа зовсон тийм ээ. Ингээд өнгөрөөгöd амьдраад байдаг. Тэгэхээр одоо надад асуулт гарч ирж байна шүү дээ. Үгүй би ингэж амьдраад байна. Тэгээд энэ бол үнэхээр одоо хүний мөн төрөх юм аа. Тийм ээ.
Бид нар үнэхээр одоо ингээд өөрийн мэдлгүй л дандаа болохгүй зүйлэл боддог. Эн чинь миний маангаас ч биш, одоо миний амьдрал болохгүй байгаадаа ч биш юм байна. Ерөөс хүний мөн төрөх юм байна. Бид нар өдрийн тутмын бодлын 80% сөрөг бодол. Дандаа л болохгүй байгаа зүйлсээ л бодож байдаг. Тэр нь л хамгийн чухал юм шиг. Тэр нь л бүх л зүйл болохгүй байгаа юм шиг л мэдрэмжтэй амьдраад байгаа шүү дээ бид нар. Тийм ээ. За тэгэнгүүт одоо юу ойлгогдож байна гэхээр Библийн энэ үг, саяны нөгөө надаа өмнө нь уншихад төдийлөн таалагддаггүй байсан энэ үг. Тийм ээ. Үргэлж баяр баясгалантай бай. Залбирхаа хизээч бүү зогсоогоор. Бүх нөхцөл байдал дотор талархалтай байгаарай. Тэгэхээр одоо Библийн энэ үгээс би одоо амьдралын туршлагаас юу ойлгож байна гэвэл би амьдралынхаа нэг өдрийг би ингээд урвайж өнгөрөөхгүй бай гэвэл, би санаа зовж өнгөрөөхгүй бай гэвэл, би энэ сөрөг бодлоо ялж давж гарыг гэвэл ерөөс ганцхан зам байдаг. Талархал. Тийм ээ? Бид нар бол одоо ингээд би хэлж шít. За хүний бодлын одоо 80% сөрөг байдаг. Тэгэхээр бид нар ингээд өөрөө ирэхгүй санаагаар ундаг байхгүй юу? Тэ? Та нар хүүхдийг харуул хүүхэд дандаа энийгэд гүйж явдаг. Бид нар өөрсдөө харуул бид нар бүгдээрээ жоохон дүнсгэрдүүл хүмүүс. Яг инээмсэглэж байгаа нь голцоо худлаа. Тэ? Яг л бидний дотор дандаа л юм болохгүй байгаа гэдгийг л бид нар мэдрээд байдаг. Тэгэхээр эн чинь айгүй хүнд амьдрал байхгүй юу? Дандаа ингэж өөрийнхөө амьдрал сэтгэл дундуур эргэн тойрон болохгүй юм харж амьдрах чи айгүй хэцүү. Тэгэнгүүт бид нар яадаггүй гэхлээр ямар нэг зүйлээр сэтгэлээ сэргээх гэж оролдож эхэлдэг. За тэгээд одоо бид нар ингэн тийм ээ. За янз бүрийн юм хийнэ, аялалд явнаа. Тийм ээ. Одоо гой хоол иднэ. За гой гараа дэлгүүрээс гоё юм худалдаж авнаа. Тийм ээ. Эдгээр чинь бүгдээрээ нэг одоо юу өгдөг вэ гэхэлэр биднэрт нэг амьдралын таашаалыг өгдөг. Тийм ээ. Бидний сэтгэлийг жоохон өргөж өгдөг. Тэгтэл одоо яг үнэндээ хүний сэтгэл бол яг юм дүүжингийн зарчимтай байдаг гэж байгаа байхгүй. Чи одоо нэг гоё ингээд одоо эмэгтэй хүн бол нэг амар мөрөөдчихсэн $1000 $2000 зөвхөн авчлаа. Нэг хэсэгт сэтгэлч айгүй гоё ингээд өндөрсөөр баяртай болно. Эрэгтэй хүн бол шинэ машин авчвал ер нь бол нэг 2 сар бол айгүй баяртай явна шүү дээ бид нар. Тэ машина байн хараад цаахан шинэ машины үнэр гээл. Энд хурд хэтрүү давхиж үзээл тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр зүйл миний амьдралыг одоо ингээд надад таашаалыг өгдөг. Тэгээд энэ нь ингээд тодорхой хэмжээнд бидний сэтгэлийг өргөдөг. Тэгэхдээ тэр бүх зүйл одоо хичнээн цоошин байшин худалдаад авсан ч тийм ээ, цоошин машин аваад унсан ч, цоошин хувцас аваад өмссөн шиг айгүй гоё аялалд явлаач гэсэн. Таны сэтгэл ийм л хэмжээнд өргөгдөөд хэсэг цаг хугацааны дараа буцаал нөгөө сөрөг байдалтай л очдог. Таны амьдралд айгүй хүнд зовлон тохиолдоход таны сэтгэл ундаг. Тодорхой хугацааны дараа буцаал нөгөө анхныхаа байрандаа л очдог. Тэгэхээр бидний тэр одоо нэг сэтгэлээ сэргээх гэж амьдралаас олж хайдаг зүйлс тийм ээ. Тэр зугаа цэнгэн одоо ингээд нэг юм сэтгэлийг санааг одоо сарниулсан зүйлсүүдийн хойноос хөөцөлж байгаа зүйлс бол түр зууртаа л ажилтдаг. Бүрэн урт хугацаанд миний сэтгэлийг баяр хөөртэй инээмсэглүүлж амьдруулдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм? Та бидний амьдралаас хайж олдог тэр таашаалууд бол бидний сэтгэлийг түр зуурл өргөдөг. Дандаа баяртай инээмсэглүүлж амьдруулж чаддаггүй. Юу биднийг дандаа инээмсэглүүлж баяртай амьдруулдаг гэж талархал. Тийм ээ? Та өнөөдөр талархаж эхлэхэд өнөөдөр байгаа зүйлсүүдээ ямар үнэтэй гэдгийг мэдэрч эхэлдэг. Тийм ээ? Тийм учраас энэ Библиэлд хин Бурхны үг байна шүү дээ. Ямар ч нөхцөл байдал дотор Бурхан талархах гэдэг чинь миний анх уншаад бодож ирсэн чи хийсвэр үг биш. Бурхан биднийг бүтээсэн учраас бидний мөн төрхийг мэддэг учраас Бурханы биднэрт өгсөн тушаал. Тэгээ би энийг одоо хэрэгжүүлэх гэж хичээдэг. Би өглөө болгон босоод яг усанд орж байхдаа би Бурхан дандаа талархдаг тийм ээ. Эзэн минь та надад энэ сайхан амьдралыг өгсөн танд таларх. Та намайг эрүүл саруул явуулж байгаад таларх. Таны миний амьдралд өгсөн энэ хүн нэг бүрийн төлөө танд таларх тийм ээ. Тэгээ та намайг өнөөдөр хүртэл үнэхээр ингээд та ингээд намайг 10 жил 20 жилийн өмнө миний мөрөөдөж чадахгүй амьдралыг өгөөд намайг гарын алган дээр авч явж байгаа танд таларх.
Нэ би ингээд талархаж ирсэн би бурхны өмнө гимшиж эхэлдэг өөрөө мэдлэг. Уучлаарай бурхан минь. Би үнэхээр айгүй өөдгүй хүн шүү. Юм аа. Бурхан надад юм өгдөг. Би аваад баярлаа бурхан минь. Хоошоо тавь. Одоо тэр нэг шүү. Одоо л энийг бүтээж өгөө шүү эзэн минь. Яасан бэ гэлтэй бурханд гоншгоно, бурханд гондон, бурханаас янз бүрийн байдлаар дахиад юм нэгтэг. Таны хүүхэд та нараас тийм байдаг бол та нарт ямар вэ? Тэ? Та нар хүүхдээ хичээж жагаад л тийм ээ хамгийн дуртай зүйлээ аваад өгдөг. Баярлалаа аваа хийж. Одоо тэрийг аваад өгөөрэй. Тийм ээ? Энэ ингэх юм бол одоо та нар хүүхдэд жоохон ингээд урам хугарна шүү дээ. Яана миний хүүхэд ерөөсө баярлж чадахгүй маа. Тэ ингээд би ингээд өчнөөн зориулт гаргаж байгаа миний хүүхэд ерөөсө талархаж чадахгүй маа гэдэг ингээд та нарын урам хугарна. Би өөрийгөө харахад би бурхны урмыг бол ингээд насан турш хугалж амьдарч байгаа хүн шиг харж байгаа байхгүй. Тийм ээ. Бурхан намайг ивэдэг, би талархаж чаддаггүй. Зүгээр л баярлал гэж хэлдэг. Тэ тухайн үедээ тэр баярлж байгаа нь жоохон богинохон хугацаанд тэгэл болоо. Тэгэл дахиад нэхэд эхлэн үхлээ штэ би ядраад байна штэ би зовоод байна штэ би тэ харалдаа энэ зузуу надаас гоё машинтай болчлоо штэ гэдэл ингээл тэ ингээ өөрийнхөө зүрх сэтгэлийг харахад тэ яагаад би одоо ингэж аз жаргалгүй баяр хөөргүй өдөр болгон инэвсгэлж амьдрч чадахгүй байна вэ гэвэл миний сэтгэл үнэхээр ийм л шунлаар тийм ээ Бурханаас нэгсэн шаардсан ийм зүйлсээр дүүрэн ухраас би яаж инэвсгэлж амьдрах вэ? Тэгвэл Бурхан биднэрт хэлж байна тийм ээ. Чи бүх нөхцөл байдалд эзэнд талархаж амьдр. Бүх нөхцөл байдал дотор энэ ч ерөөсө хийсвэрийн мэлээгүй намайг инэвсгэлж амьдрах тэр замыг надад хэлж өгч байгаа. Ганцөргөө чи өдөр болгон ямар ч нөхцөл байдал дотор таларх. Тэгээ чи айгүй сайхан амьдрна. Миний хүү заа инээмсэглээд амьдрна. Миний хүү шүү дээ чамд миний өгсөн энэ үнэтэй амьдралыг чи бүр яг ингээ амтлаад амьдрал ямар сайхан гэдгийг чи мэдэрч амьдрна. Тийм ээ? Тийм учраас чи талархаарай гэж хэлж байна. Дахиад дараа чи нэг өөр одоо ингээ надад нэг таалагддаггүй байсан ишлэл тийм ээ? Матай 5:44-т хэлж байна. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Та нарыг хавчиж хөөж байгаа хүмүүсийн төлөө залбир гэсэн. Энэ бас нэг сайн наалдаж өгдөггүй. Миний амьдралд миний дургу хөргсөн хүмүүс нэлээд байдаг тий. Тэгээ миний хүслээр бол миний дургу хөргсөн хүмүүс бүтлгүүтээд би стандарт ингээд тасраад тий тэднийг атаархуулах нь л одоо миний зүрхний хүсэл байгаад байгаа шүү дээ. Тийм ээ? Та нарт хэлжсэн Герман ардын одоо зүр зэгцүү гэдэг. Хүний жинхэнэ баяр хөөр гэдэг бол атаархдаг хүнийхээ бүтлгүүдхийг харах байдаг юм а гэж. Бидний хүний мөн төрөх тийм. Ерөөсөө энэ нэг тийм одоо ингээд яасан муухай юм бэ? Баба гэх юм байхгүй угаасаа тийм. Тэгэхээр одоо надад бол нөгөө нэг тэр дайснуудаа хайрл майрл гэдэг үг байхгүй. Юу дайснаа шийтгүүлмээр байгаа байхгүй бурхнаар. Өөрийгөө шагнуулад ягаад бол би сайн хүн юм чинь. Миний дайснууд муу хүн юм чинь тэднийг би шийтгүүлмээр байдаг. Тэгсэн чинь бурхан надад ингэж хэлээд байгаа байхгүй. Чи дайснаа хайрлаа гэд. Тэгээд цаашаага одоо хэлж байгаа тийм ээ. Матай 18:21-с 22 дээр Питер асууж байгаа. Эзэн минь миний ах トゥ надад нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах ёстой вэ? 7 удаа юу гэж асуув. Есүс түнд би чам 7 удаа гэж хэлэхгүй. Харин 7 дахин 70 удаа гэж хэлье гэсэн. Тэгэхээр энэ бас нэг таалагдахгүй тийм ингээд яг уучлж гинэ гэд залбирч болноо, уучлж гинэ гэж хэлж болноо. Гэхдээ уучлна гэдэг чинь тийм энэ нөхөрчин ерөөсө бүр уучлахыг ерөөсө бараг л уучлахыг зогсохгүй хүн штэ. Шийтгэл зогсдог хүн байхгүй. Тийм ээ. Тэгээд амьдрч яваад юу ойлгож байна гэвэл за одоо тийм үг байдаг. Бид нар ингээ өөрийн биен дээр гарсан хатиг шарахыг болвол бид нар тэр дор нь ангаадаг гэж байгаа байхгүй. Ерөөсө ингээ хин ч ингээл хатиг гараад шүдэн өвдөд яваад байдаг. Бид нар тэрийг бошоогоос гэл ангааж авахгүй л бид нар ингээ өвдөд зовоод байдаг. Харин бид нар сэтгэлдээ гарсан тэр хатиг хөндүүртэй үргэлжлэлийг бид нар ерөөсө ангаадаг. Тийм ээ. Бидний тэр бусдад дургуутсан дургуутсал, гомдол, атаажөтөө хин нэгтэй ингээд харьцааны байгаа зөрчил бол та бидний зүрхэн дэх хатиг юм аа. Тийм ээ.
Бидний зүрх сэтгэл ингээд дүүрэн хатагтай, ингээд дүүрэн хөндүүртэй өрөвсөл байгаа учраас бид нар инээмсэглэж чадхаа болцсон. Энээс болоод бид нар инээмсэглээд баяр хөөртэй амьдрч чадхаа болцсон. Тийм ээ? Тэгэхээр Бурхан надад хэлж ш чи дайснуудаа хайрлаа гэж хэлж байгаа чи юу гэсэн үг вэ гэхээр ганц руугаа чи биш үү? Тэр нөгөө нэг энийг чи ингээд хүн эмчин мэдээж ингээд хүнд гомдноо, хүнд дургуйчин хүрнэ, харьцааны зөрчил гарнаа. Чамд энэ хүнхээр миний дайсан шүү гэд нүд чинь хараад хорсох. Эсвэл уулзмааргүй, харьцмааргүй хүмүүс ер нь бол амьдрал чинь таралдана. Чам тохиолдноо. Гэхдээ Бурхан надад юу гэжсэн гэхээр чи уур хилэн дээрээ нар битээ жаргаа гэсэн. Тэ өөрөөр хэлбэл чи тэр гомдол дээрээ ч гэсэн нар битээ жаргаа. Тэр атаа жөтөн дээрээ нар битээ жаргаа. Тэр хорон сэтгэл дээрээ нар битээ жаргаа. Бурхан намайг ерөөсөө чи тэр ганцруу чи тэр хорон сэтгэлдээ битээ байгаараа тэгвэл айгу муухай шүү гэж хэлээгүй байхгүй юу? Хүн юм чинь хорон сэтгэл төрнөө. Уучлаарай. Тэ? Гэхдээ Бурхан надад юу гэж хэлсэн чи хорон сэтгэлтэй чигээрээ битгий байгаад бай. Гомдноо хүн юм чинь. Гомдсон ч ихтэй битгий байгаад бай. Харин оронд нь яана гинэ уучлал гэдэг байгаа. Тэ яагаад уучлах гэдэг. Тэ би уучлмааргүй байгаа штэ. Тэр хүн уучлалыг хүлээж авах зогсохгүй байгаа штэ. Гэтэл Бурхан биднэрт юу гэж хэлж ийм гэхээр уучлж байгаа нь биш тэ тэр хүнд хэрэгтэй биш чамд хэрэгтэй. Тийм ээ? Тэр гомдол, хорсол, бусдад хандсан уур, тэ бухимдал эн чинь бол хор юм аа. Энэ хор чинь биш тэ хор юуг хордуулдаг гэж агуулж байгаа саваал хордуулдаг. Тэгэхээр миний тэр хүнийг уучлж чадахгүй байгаа тэр гомдсон, хорссон, атаархсан, жөтөөргсөн миний тэр хорон сэтгэл тэр хүнийг хохироодоггүй. Намайг л хохироодог. Миний амьдралыг л хохироодог. Тийм учраас Бурхан надад хэлээд байгаа байхгүй. Энийг цэвэрлэх ханжиргоо. Ийм юмтай битгий амьдр. Чи уучлал. Тэр хүмүүсийн төлөө залбир. Тэгээд би нэг пастрын Монголд би нэг пастрын тим нөгөө номлол сонсч байсан байхгүй. Тэгээд тэр хүн тэр уучлалын тухай айгүй сонин яг одоо бүр миний сэтгэлд айгүй үлдэхэр номлол хийсэн байхгүй. Тэгээд тэр хүн юу гэж ярьсан гэхэлэр тэр пастор одоо ингээд өөрийнхөө ахлах пастортай муудсан юм байна. Тэгээ ингээд нөгөө одоо яах вэ? Ер нь бол тэр пастор болохоор миний зөв одоо манай тэр ахлах пасторын буруу байсан. Тэгээд одоо ингээд тэр хоёрын хооронд ингээд том харьцааны зөрчил үүсээд тэгээд тэгсэн чи хүн болго яриа чи яасан зүгээр үү өстө энэ хянгуй өстө энэ манай энэ отгоо пастор өстө чамайг амар мохоо гол гаргалаа штэ гээл. Зүгээр би Бурханы өмнө залбираад уучлалцсан гээл. Тэгэл нөгөө хүн чи ингээд хэд хоногийн дараа явж гаад нөгөө отгоо пасторгаа коридор дайралтсан чи ерөөсө дайралтмааргүй байсан гинэ. Тэг ингээд тойроод яваад байсан гинэ. Тэгэд ингэжсэн. Би ер нь уучлаагүй юм биш үү гэд. Тэг уучлаагүй нөө дахиад л баахан залбираал эзэн минь одоо ингээд бид отгоо пасторгаа уучлж гинэ гээл те. Тэг хэдэн сар өнгөрсөн. Тэгэл ерөөсө тэр болгон ингээд отгоо пасторын тухай бодох юм уу те ингээд дайралтахлаар л ерөөсө харилцмааргүй хол баймаар. Тэгээ сүүлдээ одоо ингээд бүр ингэсэн гинэ. Бурхан минь би одоо ерөөсө уучлахгүй байгаа юм биш үү гэсэн чи. Тийм ээ чи ерөөсө уучлахгүй байна. Тэгээ Библи уншаад юу гэж ойлгосон гэхэлэр чи тэр хүнийхээ төлөө тэр уучлах гэж байгаа хүнийхээ төлөө заяа. Өөртөө хүсдэг зүйлээ хүсээд чи нулимс туслуулан залбирч чадчихвэл чи сая уучлсан гэсэн. Тэгэхээр бидний энэ амьдралдаа хүнийг уучлаа гэж хэлэх чинь ерөөсөө уучлж байгаа биш. Танд үнэхээр тэр зүрх сэтгэлээсээ тэр өөртөө хүсэж залбирдаг юм тийм ээ. Би ч гэсэн өөрийнхөө залбирлыг хардаг байхгүй. Би ер нь бол аюу олон үнэтлээ залбирдаг. Тэгээ сүмийнхэн хадлаа залбирна. Одоо манай 2 дахь зүмд орж байгаа хүмүүс өвчтөе хүмүүсийн төлөө одоо ингээ бичиг баримтгүй хүмүүсийн төлөө би үлзийд хэлсэн хэртэр нөгөө нэг одоо миний ингээд би үлзий Чарли хоёрын төлөө өдөр болгон залбирдаг байхгүй. Гэхдээ би хэлсэн байхгүй. Үлзий Чарли та хоёр бол миний өвчтөе хүмүүсийн залбирлыг хамгийн доотлолт явж байгаа шүү. Дээр нь баахан канцертэй хүн байгаа байхгүй. Хамгийн сүүлд нь одоо ингээд Чарли үлзий хоёрыг эдгэж өгөрөө гэж залбирдгаа гэх тээ. Тэгээд ингээд хүний төлөө залбирах залбирал бол ийм юмхэн байгаа. Миний өөрийнхөө төлөө залбирал бол өөр нь төөш ахуй юм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Бурхан надад хэлж шүү дээ. Чи тэр одоо өөрийнхөө төлөө залбирдаг зүйлээ тэр хүний төлөө чи нулимс туслуулан залбирч чадчихвэл чи сая уучлсан гэж. Тэгэхээр тэр уучлна гэдэг бол ерөөсөө тэгээд зүгээр л амаараа хэлцдэг зүйл биш ээ. Уучлна гэдэг тэр хүнийг харах хараагаа өөрчилнө.
тэр хүнд хандах хандлага өөрчлөнө гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар уучлалын хамгийн том жишээг одоо Есүсээс харж байна. Есүсийг залмай дээр одоо ингэ цовдлж байгаа. Тэгээд 3 хоногийн өмнө одоо Есүс Иерусалимд орж ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс өмнө ингээ баахан хүмүүс ингээд Есүсийг хэдэн мянган хүн дагаад явдаг байсан. Яагаад хэдэн мянган хүн дагаж яваад байсан гэхэлэр өвчтөе хүнээ авчиад Есүсээр залбируулахлаар эдгэрээд байсан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ингээд хоттой ярил хүмүүс ингээд шаваад тэрийгээч нэг хүрхчи, энийгээч нэг хүрхчи гэл ингээд хүмүүс бүр ойртож чаддгүй санаж нэг юм цус алддаг эмэгтэй ингээд бүр ингээд хүмүүсийн дундаар хараагаж нэг ерөөсө залбируулж чадахгүй юм байна. Би нүмергөнд л гар хүрээдэх, нүмергөнд гар хүрээл эдгэрээл те. Тэг хэдэн мянган хүн ингээд дагаад явдаг бүр ингээд 3 жилийн турш тим ингээд Израиль даяар тим явсан. Тэгэд Есүсийг цовдлох болсон чинь тэр хүмүүс цовдлыг ашгарч байсан. Тэг Есүс тэр загалмай дээрээс хараад "Хей ганаа чи яаж чадж байна те? Би чамайг ингээд ирэхч би чамайг эдгэж өгөө үсттэй." Тэ? Гэсэн чи тийм нэг ичхгүй намайг цовдл гэж байгаа юм да. Ерөөсөө тэгж хэлээгүй. Есүс юу гэж хэлсэн гэхлээр хараад "Аава энэ юу хийж байгаагаа мэдэхгүй энэ хүмүүсийг уучлаарай." Би ч гэсэн одоо ингээд гомдохоор хүмүүс миний сэтгэлд байгаа. Тэгэхдээ би юу харддаг вэ гэхлээр би ч гэсэн зөндөө хүн гомдоос. Мэдээд мэдэхгүйгээр тийм ээ. Өөрөө мэдээд зарим хүнийг гомдоосон юм байгаа. Мэдэхгүйгээр өчнөө хүн гомдоос. Тийм ээ. Яг үнэндээ бол би ингээд санаатаа зам би ястай энэ мөг ястай нэг амар хорлноо гэж хаад хорлдог хүн гэж бараг байхгүй шүү дээ. Яагаад хүнд хорн муу юм хийчдэг вэ? Ихэнхдээ юу хийж байгааг мэдэхгүй учраас шүү дээ. Тэ? Тэгтэл ингээд Есүс хараад хэлж шít юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүсийг уучлаарай. Тийм ээ. Тэгэхээр Бурхны надад өгсөн энэ тушаал бол миний төлөө юм аа. Хэрэг миний сэтгэлд тэр гомдол, хорсол энэ хорон зүйл байхгүй байвал би инээмсэглээд амьдарч чадна. Тийм ээ. Тэгэхээр одоо хүний амьдрал гэдэг бол надад Бурхны өгсөн тоотой өдрүүд байна. Юу ч тохиолдож байсан. Хамаагүй тэр өдөр яг нэгээрээ л урсаал өнгөрдөг. Бид нар цаана хэдэн өдөр үлдсэн байгааг бид нар ерөөсөө мэдэхгүй. Maybe 1 жил, 5 жил, 10 жил ч юм уу. Бид нар мэдэхгүй. Гэхдээ хүн болгоны толгой дээр хэрвээ харах юм бол бидний дуусах өдөр болвол аль хэдийн бичээстэй ба. Та дэлгүүрээс бараа авах юм бол expiration date гэдээ бичиж байгаа. Тийм ээ. Бид нар бүгдээрээ expiration dateтэй. Тэрийг мэддэггүй л байхгүй юу? Тийм ээ. Тэгээд нэгээр энэ амьдралын өдрүүдийг бид нар хэрэглэж амьдарч байна. Яаж энэ өдрүүдийг бид нар амтлаж, инээмсэглэж амьдрах вэ? Тийм ээ. Үл Бурхан биднэрт яаж амьдрах тэр арга замыг хэлж өгч байна. Чи уучлал. Тэ? Чи уучлж ээж тэр зүрх сэтгэл чинь эдгэрч цэвэр болж байгаа. Чиний шүд өвдөөд байвал чи инээмсэглэж чадахгүй шүү дээ. Нэг юм чи ингээд дандаа өвдөөл байна. Сая манай Жекоб хэд хоног ингээд чихэн хавдаад эмнэлэгт хэвтсэн. Тэ? Ерөөсө зовёртой унтж чадахгүй ингээд бохиндож босч ирээд байна. Тэ? Хин тэгээд өвдөж байхад хин инээмсэглэж чадах юм бэ? Хин унтаж амарч чадах юм бэ? Тэгвэл тэр та бидний зүрх сэтгэлд байгаа тэр гомдол тийм ээ хорон санаа бол бидний яг л ингэж өвтгөж байдаг. Тийм учраас та бидний сэтгэл ерөөс амар тайван биш. Тийм учраас бид нар баяр хөөртэй байж чаддаггүй. Тийм учраас бид нар амьдралыг амталж чаддаггүй. Яагаад гэвэл бидний тэр гомдол хорсол болвол биднийг үргэлж өвтгөж байдаг. Тийм ээ. Би хэлээд байна шүү дээ. Жохон хүүхэд харуул дандаа инээмсэглэж байгаа. Одоо манай хүүхдүүдийн дор байж харах юм бол бүр шал силийн юмд инээлдэл гүлдээл байна. Амар амьдралын баяр баясгалантай. Бид нар байхгүй шүү дээ. Бид нар худлаа инээж сурсан байхгүй юу? Жинхнээсээ бүр ингээд зүрх сэтгэлээс те тэр хүүхд чиг ингээд тачганд л инээгээд баярлдаг баяр хөөр байхгүй болцсон. Бид худлаа инээж л сурцгаас. Те? Өнгөцхөн инээж л сурцгаас.
Яагаад чадахгүй баг? Яагаад гэвэл бид нар тэр их хорон өвдөлтүүдийг бид нар тэгээд тэрэндээ өвдөж яваа учраас бид нар баярлж чадхаа болсон юм а. Тийм учраас Бурхан биднэрт хэлж шít. Уучлаа, уучлал. Сэтгэлээ цэвэрл, зүрх сэтгэлээ ангаа. Ингэж байж чи эдгэрнэ. Ингэж байж чи миний чамд өгсөн амьдралыг чи амталж амьдрна. Тийм ээ? Хоёрдугаар чи Бурхан талархаа. Бага зүйлсд үргэлж таларх. Ямар ч нөхцөл байдал донд. Бурхан надад хэлээгүй шүү. Чи айгуугаа баян тархан сатгалан болвол талархаарай. Чи гомдоод, өвдөөд, ядуу байвал бити талархаарай гэж юусээ дэгөө чи ямар ч нөхцөл байдал дотор таларх. Яагтвэл та биднэрт ерөөсө тоотоо хитгэн өдрүүд л өгөгдсөн. Өчүүхэн хугацаа л байгаа. Энэ хугацаа та биднийг хинч байсан, ямар ч нөхцөл байдалд байсан, яг урсаад л өнгөрнө. Бидний амьдралд юу ч тохиолдсон энэ хугацааг өөрчлөхгүй. Тэгэхээр ерөөсөө та биднэрт ганцхан амьдрья гэвэл ганцхан зүйл л ба. Энэ өдөр болгоныг хэрхэн амталж амьдрах вэ? Энэ өдөр болгонд хэрхэн талархаж амьдрах вэ? Тийм ээ? Тэгвэл Бурхан биднэрт өөрийн үгээр хэлж байна. Энэ гомдол, энэ хорслоос зүрх сэтгэлээ чөлөөлөөр. Тийм ээ? Ямар ч нөхцөл байдалд Бурхан талархаж амьдраарай гэж биднэрт тушааж байна. Тийм ээ? Бурханы үгийг дагаж амьдрвал та сая бүрэн дүүрэн бэлхэм амьдралаар амьдрна. Тийм ээ? Таныг баян дархан сатгалаар амьдрна гэж хэлээгүй. Та ядуу мөртлөө өдөр бүр инээмсэглээд амьдрэх хүн байж чадна. Тийм ээ? Та амьдралыг үнэхээр амталж амьдрал ямар сайхан юм бэ? Ямар сайхан өдөр вэ гэж амталж амьдрах тэр бүрэн боломж байгаа. Тэгж амьдрцгаая гэж хүсэж байна.